За Монголын засгийн газрыг хүндэтгэж Рио Тинтогоос удаа дараа загтал ярьж байгаа явдал бол энэ цайны тэмдэг. Өөрөөр хэлбэл тэд мохордод орсон байр үнэнд гүйцэгдсэн байна гэсэн. Өнөөдрийн энэ Монголын ийм давуу талтай байх нөхцөл байдлыг бий болгоход ерөнхийлөгч байсан Батулга үнэхээр энэ дээр бас том үр гүйцэтгсэн. Тухайн үед ажиллаж байсан одоо төрөл сүх ялангуяа өнөөдрийн ерөнхий сайд байгаа оюун эрдэнэ нар бол эрдэнэ газрын дарга ажиллаж байсан. Төрийн толгойд байгаа тамга барьсан улсууд Монголынхаа төлөө байна гэдэг ямар давуу талтай бэ гэдгийг би хэлэх гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар. За энэ дээр өгч байгаа санал нь болохоор 34% бий болсон өрний 2.3 тэрбум долларын 70%-ийг нь тэглэе, хаж үзье гэж байгаа. Юуч буцаж байна шүү. Энэ бол 34% өөрөө зуун. Монголын ард түмнээс баялагын авахтаа огт үнэгүй аваад тэрийг буцаагаад бидэнд 34%-ийн хүүтэй буцаагаад зарна гэдэг нь өөрөө олон улсын хувьд луу юм. Энийг тухайн үед зөвшөөрсөн парламент бол гэмт хэрэг хийсэн гэсэн үг. Тэгэхээр энэ 34%-ийг бид үнэгүй авах биш. Өөрийнхөө баялагтай тулгуур 34%-аас дээш хувийг тооцоолох хэрэгтэй байсан. Энэ талаар хөрөнгө оруулалтын гэрээнд ийм байдлаар өөрчлөлт оруулъя гэдэг анхнаасаа бидний санаа байсан энэ тухайг ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдний санал юу гэж бол 34%-ийг бид та нарт зээлээр өгсөн нь луу байж уучлаарай. Эний 70%-ийг тэглэе гэдэг нь цаана 700 сая долларыг үлдээн цааш бас дандаа гүйлнэ гэсэн үг. Үр хаачаа бид тэгж өрөнд оруулахгүй. Ирээдүйдээ ийм хүмүүсийг доромжилсан бассан санал тавьж байгаа нь одоо ядаж ирэх юм да. Бүр энэ чинь тоодогчгүй байсан байхгүй. Монголын даргад наад ашигласан 2030 он хойшлогтой гэсэн дүгнэлтийг гаргасан л да. Тэгвэл энэ хугацааг наашлуулж мөн жил одоо 350 сая долларын хэмжлэгийг 3 жил дараа л олохын санал нэгжсэн гэсэн. Эднээс ингэж ярьж байгаа. Benefit гэж яриад байгаа. Benefit одоо харж үзэх гэж байгаа. Ашиг шимийг хүртэх гэж байгаа. Ашиг хүртэх. Өөрөөр хэлбэл 350 сая доллар буюу одоо зарим цаасан дээр 400 сая доллар гэж нэг их 80 төгрөгийг та нарт харж үзэж ядарч байна, та нар зогж байна, ажилгүйд хэрэгтэй байна. Олон монголчууд одоо зогж байгаа гэхэд харж үзэж 1 тэрбум доллар гэж байна. Рио Тинто бид та нараар харж үзүүлэхгүй. Бид авах ёстой юм аа. Бид авах ёстой шударгаар хамтарч бизнес хийж байгаа бол авах ёстой юм аа. Харин та нар луурдаж хулигтаа болох хэрэгтэй. Энэ дээр дараагийн асуудал нь болохоор эднээс өөрсдөө яг энэтэй холбогдуулаад даалгаврын бүтээн байгуулалтын хэтгэлт 1.4 тэрбум доллар хэтэрснийг юм уу? Наашлуулж төлөх гэсэн. Тийм 1.4 тэрбум доллараар ингээд хэтгэлсэнийг одоо наашлуулъя гэж ярьсан байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Даалгаврын зардал хэтгэлтийг өөрөөсдөө сайн дураараа бүр луурын аргаар зардлаа өөрсдөө хэтрүүлээд байсан. Манайхаас ямар ч шалтгаалгүй, манайтай ярилцаагүй. Өөрөөр хэлбэл бидэнтэй огт ярилцахгүйгээр даалгаврын зардлын хэтрэлт гэдэг нэрийн доор 5.4-өөс 6.2 тэрбум долларын өрөнд одоо оруулах гэдэг байна. Эднээс өөрсдөө энийг бол нэмж бид хөрөнгө оруулах гэдэг Монголын засгийн газраа та нар зөвшөөрөөч гэж байгаа. Тэр нь цаад утгаараа юу гэсэн үг эдийн засгийн үгээр хоошдоо ирээдүйд та нарын үр хөвгөд энэ 6.4 тэрбум долларыг төлнө шүү. Энэ өрийн бичгэн дээр гарын үсэг зур зөвшөөрөж гэсэн санаа. Энэ хөрөнгө оруулалт биш. Бидний хүрдүүлэх одоо бичих гэсэн үг. Тэгэхээр ийм луурын зүйл залтууд дээр юу ярих гэж байна вэ? Анхнаасаа 34% гэдгийг бид баялгаа оролцуул тооцъё. Баялгаа оролцуул. Яг гэвэл эрдэнтийн үйлдвэр дээр Монголын тал 50%. Та нар анх 50% хөрөнгө оруулалт оруулсан гэж та нар бодож байна. Оруулаагүй. Доор нь байгаа зис молибденаараа бид 50% гэж тооцъё гэж анх тооцсон. Оросуудтай ярьсан энэ яриагаа л за Орос шиг тийм хашааргүй байвал Рио Тинто ядаж 34%-ийн чи бидний доотлох байгаа алт зэсээр тооцооч. Хоёрдугаар миний тавьдаг зүйл бол би 34%-аа роялти болгож хөргөе. Доотлох нь 15-аас 20% роялти болгочихъя. гэдэг ийм байр суурийг би одоо үндсэндээ 17 жил хүнтэй явсан. Тэгэхээр Монголын засгийн газар дээр оюун эрдэнэ засгийн газар ялангуяа Нямбатар сайдаар ахлуулсан энэ ажлын хэсэг сайн ажиллаж сөрөг хэмжлэг явуулсан.
5 улсын шүүхтэр сөрөг хэмжил явсан учраас энэ хүмүүс өнөөдөр энэ тохиролцсон ойлголцыг байгаа юм. Тэгэхээр бидний хатуу байсан бол хөрөнгө оруулалтын гэрийг өөрчилж байна. Өөрөөр хэлбэл 34% гэдэг зүйл бол бид баялагаараа үнэлж энийг ойлголцоод болох юм. Та нартай захын хөдөө байгаа 100 кг-ны алтны шороо орттой залуу нэг гадны хөрөнгө оруулагч орж ирэхлээр миний лицензийг ав. Гэтэ гарч ирсэн 100 кг алтны 34% минийх шүү гэдгийг захын алтны компани эзэн ярьж байна. Тэгэхэд өнөөдөр Монголын засгийн газар тэгж ярих тэмдэггүй харин гарсан алтнаас зэснээс 34% би хүүтэйгээр худалдаж авъя гэдэг ийм тэнийг юм ярьсан явдлыг хөрөнгө оруулалтын гэрээнээс нэгдүгээр өтөр түргэн өөрчлөе. Хоёрдугаар гарч байгаа зардал болгон дээр бид хялт тавья. Яг гарч байгаа зардлыг бол бид нэрэн тийм байр гэж хэлдэг байна. Одоо бол бидэнтэй бидэргүй зардал явдаг. Та нар энэ Риотинтогийн одоо оюутлын өдөртөх зөвлөлтний 3 монгол хүн байдаг. Амралтанд байгаа улсууд. Монголчуудын лөөвөр хийх баталгааны бэлэг тэмдгүүд. Өөрөөр гадаадынхан монголчуудын та нар лөөвөрлөд байгаа мөн гэхээр өөдөөс нь урд нь ерөнхийлөгч байсан хүн байна. Бас аюул ухаантай 3 монгол хүн байгаа гэдэг чинь. Харин сүүлийн үед энэ орсон 2 залуу эрэгтэй эмэгтэй 2 залуу байгаа. Тэр хоёр үнэхээр бас Монголын төлөө бас дуурж байгаа шүү. Бас сүүл томлогч нэрийг санахгүй ингээд. Тэгэхээр өмнө байсан улсууд бол зарим нь хэцүү. Бүр урагч нар. Баахан дуурайж байна. Амжигтай. Тэгэхээр өөсөө хүний нэр ярихаас илүү энд луураа зогсооё. Өөрөөр хэлбэл зардал дээр ядаж манай гурвын нэгэн санал ингээд гараа өргөсөн тохиолдолд зардлыг бид хүлээн зөвшөөрсөн байжээ гэдэг хөрөнгө оруулалтын гэрээнд өрөнд өөрсдөө бодлох хэрэгтэй. Одоо хараад би бол санал хэлж шээ. Хөрөнгө оруулалтын гэрээг бол өөрчлөлт сонирхол гараад байж хэрэгтэй байл. Энэ одоо энэ тухайд засгийн хамт хэдэн жил удаа хийсэн гэж энэ таар одоо юм тайлбарлах. Тэр яагаад энэ зүйл яагаад гэвэл урд нь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэрийгээр аимшигтай, ашигтай гоё луураа гэж хийж авсан. Уучлаарай, арай дэнд ашигтай байна. Хэсэг ашигын танад өглөө гэдэг хэл сэтгэл зүйн тэнхэл Риотинтогийн алгаар тэд хитрхи шунхай байна. Ингэснээрээ тэд бол Монголын ард түмнийг бас басамжилж байна гэсэн үг. Өнөөдөр Монголын ард иргэд өмнө байсан төрийн 3 өндөрлөг бас эндний төлөө ажилласан учраас би давуу байдал үүссэн байгаа. Энэ байдлаа амархан бити худалдаж байгаа. Өнөөдрийн засгийн газар маш хэцүү байдал байгаа. Яг энэ хөрөнгө оруулалтын гэрээний аюул толгой энэ хэлцээрийн тухай яригдаад ирэхлээр янз бүрийн байдлаар дарамт шахалт хэвлэл мэдээллийн дарамтууд орж ирдэг. Янз бүрийн зовлонгууд орж ирдэг. Нямбатар сайдууд энэ дээр бол харин би хэзээ засгийн газрыг ингэж өнгөөсөө нэг ч удаа ярьж байгаа. Энэ дээр аюул толгой дээр бол би ярина. Энэ үл ярих юм байна. Ярина. Хоёрдугаар та нар ингээд хардаа энэ хэвлэл мэдээллүүдийг харах юм бол одоо урд нь бол ингээд нэг юм худалдагдсан нийтлэгчид биднүүсийн чинь зүгээр ерөөсөө аимшигтайгаар дормжилдог байсан бол одоо болоод Европын худалдааны танхим гэдэг байгууллага монголчууд бол ингэж тэнэгдэхэ болооч зүгээр энэ ашигтай юмыг аваад дугуйхан байгаараа тэгэхгүй та нар өрөнд орно шүү, та нар маш хүнд байдалд орно шүү гэж заналхийл явагдаж шээ. Энэ Европын энэ хаанчин хинч энэ Монголын ард түмний юм шүү. Европын худалдааны танхим гэдэг энэ одоо урд нь бол нөө дэлхийн ямар байгуулагч вэ ингээд Риотинто PR маш их мөнгө хийдэг. Монголчуудын хүмүүсийг доромжилж аюултай байдалд оруулах ийм гарцсан. Тэгэхээр Монголын ард түмний баярлалаа. Өнөөдөр бол энэ орчин жил боорлуулж, зодуулж, нүдүүлж байхад Монголын сэтгүүл зүйн салбарын ажилтнууд та нартай баярлаж байгаа. Хамгийн гол нь бас өнгөрсөн одоо хугацаанд ерөнхийлөгч хийжсэн хүмүүс хэвлэх газрын дарга одоо энэ өнөөдрийн засгийн газар чадан ядан Монголын төлөө ярьж байгаа. Энийг бол би хааж хэлнэ.